За сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Би Удам Монгол сургуулийн 10А ангийн сурагч Инрэл байна. За өнөөдөр та бүхэндээ хүчил суурин усамлын талаар туршилт хийж үзүүлэх гэж байна. За туршилт нь маань pH-ийн хувиар, за мөн лакмусын цаас, за электролит хэлхээ, за устай шилэн сав, туруулын шил зэрэг байх нэ. За эхлээд усыг авч үзье. За H2O буюу ус маань задрах оруулалт ороод H3O буюу гидрон, OH буюу гидроксидыг үүсгэж байна. За pH-ийг үзвэл 7 байна. За лакмусын цаасаар үзвэл мөн 7 байна. Тэгэхээр ус маань сарам орчимтай байх нэ. За гэрлээ. За сөрөг цэнэгтэй катод болон эрэг цэнэгтэй анод байна. Энийг дүрж үзэхэд гэрэл маань маш бүдэгхэн асж байгааг харж байна. Одоо хүчтэй хүчлийг авч үзье. За хүчтэй хүчил маань устай оруулалт ороод сөрөг цэнэгтэй анион болон гидрон үүсгэж байна. За pH-ээр маань 2 байна. За мөн лакмусын цаасаа дүрж үзэхэд 2-ыг зааж байна. Тэгэхээр энэ маань хүчлэг орчимтай байх нэ. За гэрэл маань маш тод, маш урт асж байна. Урт цацрагтай асж байгааг харж байна. За график маань за сулруулсан хүчлийг авч үзье. pH маань 4.5-ыг зааж байна. За лакмусын цаас маань мөн 4.5. Тэгэхээр энэ маань сул хүчлэг орчинд байх нэ. За гэрэл маань түрүүнийг бодвол арай бүдэгхэн асж байгааг харж байна. За одоо хүчтэй хүчил маань ийм тод асж байгааг харж байна. Хүчтэй суур маань одоо сул суур маань бас бүдэгхэн асж байгааг харж байна. За илүү дэлгэрэнгүй авч үзье. За хүчил суур маань энд хүчтэй болон сулруулсан байна. За хүчтэй за мөн концентрацийн хэмжээг маш ихээр авч үзье. Хамгийн ихээр нь авч үзье. За тэгэхээр pH маань тэг байгааг харж байна. За концентрацийн хэмжээг багасгахад pH маань 3 болж байгааг харж байна. За графикаас харуул ийм байна. За лакмусын цаасыг дүрж үзэхэд хамгийн бага концентрацтайгаар 3-ыг зааж байна. Харин концентрацийг ихсгэхэд энэ маань илүү гүн улаан болж байгааг харж байна. За гэрэл маань маш тод асж байгааг харж байна. Багасгахад энэ маань бүдгэрч байна. За одоо сулруулсан суурийг авч үзье. Концентрацийг 9 байна. За бууруулахад 7.5 байна. График дээр гэж харагдаж байна. За мөн хэсгэд юм байна. pH-ийн маань хувиар өөрчлөгдөж байна. 14 болсон байна. Багасгахад 11 болсон. За гэрэл маань ер нь бүдэгхэн асж байна. За концентрацийн хэмжээ нэмэхэд бас мөн маш тод асж байна. Нэг бууруулахад цацрагийн хэмжээ багасж байгааг харж байна. За тэгэхээр эцэст нь дүгнээд хэлэхэд за уусамлын орчинд маань хүчил суурийн хүчтэй болон суурлаг сулруулсан байдал нь нөлөөлөхөөс гадна концентрацийн хэмжээ бас нөлөөлж байна. За энэ маань чийдэнгийн асалт болон лакмусын цаасанд үзүүлэх өнгө зэрэг их харагдаж байна. За тэгээд миний туршилтыг үзсэнд баярлалаа. Баяртай.